Улсын хурлын дарга улсын хурлын эрхэм гишүүдээ. Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд засгийн газрын хийх ээлжид мэдээллийг үндэсний хангамж аюулгүй байдлын асуудлаар хийхээр шийдвэрлэл бэлтгэсэн. Үндэсний хангамж аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн энэ тэргуунд байнгын анхаарлын төвд байлгадаг улс орон болгон хүн амын эрүүл аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ. Эрүүл Монгол хүнийг хөгжүүлэхэд эрүүл хүнсээр хангах, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал гэж засгийн газар үзэж байгаа. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар хүнсний тухай, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, малын эрүүл мэндийн тухай, тариалангийн тухай, ургамал хамгааллын тухай, стандартчлалт тохирлын үнэлгээний тухай, амтан ургамал тэдгээрийн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг улсын хэлээр нэвтрүүлэх 20 цэрийн хяналт шалгалтын тухай, мэргэжлийн хяналт шалгалтын тухай хууль, төрөөс хүнс үдэ аж ахуйн талаар баримтлах бодлого болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажилласаар ирсэн. Улсын хурлаас батлан гаргасан дээрх хууль тогтоомжуудын хүрээнд Монгол Улсын засгийн газар түүхийд бэлтгэл, хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Эрхэм гишүүдээ, Монгол Улсын хүнсний хэрэглээ хангамжийн өнөөгийн байдлын талаар зарим цөөн тоо мэдээллийг та бүхэнд хүргье. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшин 2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцсон үзэхэд махан бүтээгдэхүүн гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84%, будаа өндөг жимс жимсгний хувьд 23-аас 45% хангалттай байна. 2016 оны урьдчилан гүйцэтгэл дүнгээр дотоодын бэлтгэний нийлүүлэгчид хүнсний үйлдвэрүүд 398.1 мянган тонн махан бүтээгдэхүүн, 474.2 мянган тонн шингэн сүү, 118.7 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 60 мянган тонн гурил, 55.1 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мянган тонн төмөс, 72.3 мянган тонн хүнсний ногоо үйлдвэрлэжээ. Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад махан бүтээгдэхүүн 4.5%-аар, гурилан бүтээгдэхүүн 7%-аар, төмөс 1.4%-аар, жимсгэн 42%-аар тус нэмэгдсэн байна. 2016 оны байдлаар хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, импортын хамаарлын түвшин тооцож үзвэл сахар чихрийн зүйл 100%, жимсгний 94.5%, хүнсний тосны 92.3% нь импортоос хамааралтай байна. 2015 онд байгаль цагуурын гинтийн үндэслэлийн улмаас ургац алдаж, буудааны 69%, хүнсний ногооны 52%, төмсний 20%-ийг импортоор хангажээ. Харин 2016 оны ургацын балансаас авч үзвэл төмс хүнсний ногоо гурилыг дотоодосоо бүрэн хангах бололцоо боломж бүрдсэн. Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 78%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Монгол Улсын стратегийн хүнсний хангамжийн 2017 оны төлөв байдлын талаар танилцуулъя. Холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачдын хийсэн судалгааны дүнгээр 2017 онд нийтдээ 11.6 сая толгой мал буюу 290 орчим мянган тонн махыг бэлтгэх боломжтой гэсэн тооцоо байна. Хүн амын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан 107 мянган тонн махыг экспортлох боломжтой бөгөөд мөн 6.1 сая толгой малын махыг бэлтгэн гадаадад экспортлох нөөц боломж бидэнд байна. Үндэсний статистикийн орооны даргын тушаалаар баталсан хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооц гаргачлалын дагуу нэг хүний жилийн хэрэгцээт сүү 55 кг, сүүн бүтээгдэхүүн 73 кг гэж тооцож үзэхэд 2017 онд дунджаар 130 мянган тонн сүү, 180 мянган тонн сүүн бүтээгдэхүүн шаардагдах тооцоо байна. Сүүн бүтээгдэхүүний хувьд хангамжийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 72% байгаа нь хүн амын сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаамаа. Сүүн бүтээгдэхүүний нэр төрөл тоо хэмжээ жилээс жилд дунджаар 12%-аар нэмэгдэж, өвөл хаврын улирал хот суурин газрын хүн амын 90% хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хуурай сүг хэрэглэж байна. Иймээс 2017 оны хүн амын сүүний хэрэгцээний 4.4 мянган тонн хуурай сүү импортлох шаардлагатай гэсэн тооцоо байгаамаа. Жигсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэгдэх гурилан бүтээгдэхүүний хэмжээг үндэслэн тооцоход жилд нэг хүн өргөн хэрэглээний гурил 36.5 кг, гурилан бүтээгдэхүүн 80.3 кг буюу гурил шилжүүлэн тооцвол 59.4 кг, нэг хүний жилийн хэрэгцээнд 95.9 кг гурил шаардлагатай гэсэн тооцоо гарч байгаа. 2016 оны ургацын өрчлсөн балансаар нийтдээ
482.1 мянган тонн буудаа хороо авсан нь эрх намрын ургац хүртэлх гурилын үйлдвэрлэлийн болон хүн амын гурилын хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломжтой юм а. Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал нэг хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шатдах хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээр тавих хяналт шалгалт, түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг. Монгол улсын хүнсний аюулгүй байдлын эргэцсэн орчин нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хүнсний тухай, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрм журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа салбарын харилцааг зохицуулж буй эргэцсэн актуудаас бүрдэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албатай хамтран хүнсний аюулгүй байдлын хууль, эргэцсэн орчны нөхцөл байдал хяналтын тогтолцоонд үнэлгээ хийх ажлыг энэ онд хэрэгжүүлсэн. Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор батлагдаж 2011 оны 111 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа өнгөрсөн 2016 онд дуусч хөтөлбөрийн хэрэгжилтийг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд 78% хэрэгжилттэй байна. Хөтөлбөр тусгагдсан зорилт арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт дутагдaltaй байсан нь хэрэглэгчдэд гол нөлөөлсөн гэж дүгнэж байгаа. Засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл хүнс, эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүнсний стандарт техникийн зохицуулалт, түүний хэрэгжилт чухал ач холбогдолтой байдаг. Хүнсний салбарт нийтдээ 753 стандарт, үүнээс заавал мөрдөх 379, зөвлөмжийн шинжтэй 374 стандарт мөрдөгдөж байна. Монгол улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн 4 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд цаг хугацаа зардал ихээр шаарддаг тул манай дотоодын аж ахуй нэгжүүд өргөнөөр хамрагдаж чадахгүй байгаа. Хүнсний бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийх эрх бүхий итгэмжлэгдсэн 65 лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр лабораториудын нэгдсэн сүлжээг зохион байгуулах, чадварыг нь дээшлүүлэх, лабораторийн хүний нөөцийг сургаж бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн шалгалтын дүнгээс товч танилцуулъя. Хүнсний үйлдвэр цехүүдийн төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдсан 468 аж ахуй нэгжийн 11% нь эрсдэл ихтэй, 57% нь дунд эрсдэлтэй, 32% нь эрсдэлгүй гэж үнэлэгдсэн байна. Хүнс худалдаалах үйл ажиллагаанд хийсэн шалгалтанд хамрагдсан нийтдээ 1100 хүнсний худалдааны газрын 41% нь бага эрсдэлтэй, 52% нь дунд эрсдэлтэй, 7% нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд хүнс хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр 2671 объектэд төлөвлөгөөт шалгалтыг хийж, 370 объектэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 932 объектэд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгсэн байна. Шалгалтын үр дүнд давхарсан тоогоор 36.6 мянган зөрчил илрүүлж, газар дээр нь 74.3%-ийг нь арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 4013 албан шаардлага, 402 акт, 379 дүгнэлт үйлдсэн ба зөрчлийг арилгах хүртэл 18 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг төр зогсоосон байна. Эрсдэлтэй объектэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна 2016 онд их дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 1.5 мянган объектэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, эрсдлийг тогтоон, илэрсэн зөрчлийг арилгах, дахин гаргуулахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт сурталчилгааг зохион байгуулсан. Хяналт шалгалтын явцад эрсдэлтэй объектын тоо буурсан. Үүнд 2015 онд их эрсдэлтэй объект 15.9% байсан бол 2016 онд 14.7% болж буурч байгаа хэдий ч дунд эрсдэлтэй объект 70%-ийг эзэлж байгаа. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, хувийн хвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой. Ийм хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх шаардлага зайлшгүй байгаамаа. Хүнсний тухай хууль зааснаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний сүлжээний зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй. Цаашид төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд дээрх чиг үүргийг салбарын төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тэдгээрийг чадварчуулах, бэхжүүлэх, дэмжих бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
Улсын хурлын эрхэм гишүүдээ. Хүн амын хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нэгдэн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор бүртгэл мэдээллийн нэгдсэн санг үүсгэж ашиглах. Хоёрт хүнсний тухай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах. Гуравт баяжуулсан хүнсний тухай зохицуулах үйлчлэгээтэй хүнсний тухай хуулийн төслүүдийг улсын хурлд өргөн барих. Хүн амын хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүл хүнс, эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх. Хүн амын мах сүүний хэрэгцээг эрүүл хүнсээр бүхэл улиралд тогтвортой хангах зорилгоор мах сүүний анх дугаар аяныг зохион байгуулах. Хүнс боловсруулах үйлдвэрт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх, холбогдох зааврыг батлуулах. Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааг дэмжих, хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээ авах, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалах, тээвэрлэх, зориултын агуулгах байр, тээврийн хэрэгстэй болох асуудлыг шийдвэрлэх зэрэг болно. Хүнсний хангамж хүрэлцээ, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал засгийн газрын байнгын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд цаашд шинэ асуудалд засгийн газар улам их анхаарал тавьж хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах, эрүүл аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахаар зорин ажиллах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.